энэ төгөж юу юм гэж зургийг явуулсан гэдгийг над руу. Тэгэхээр чи намайг байхгүй үед миний өрөө рүү ороод шкафын минь онголоод. За сайн уу бүгдээрээ. За би нэг хурган мукбанг хийнгээ. Таад дээр гоё. Өөрийнхөө тухай биш заяа. Одоо миний nail industry-д ороод яаж ийж хөөхтэй хөгжилтэй явдал ч юм уу тиймэрхүү жоо ховж ив ч юм уу тиймэрхүү юмнуудаа ярилцсангаа идэ гэж бодлоо. Тэгээ яг хөө энийг сая өнөөдөр миний клиент авчирж өгсөн. Celsius гэдэг. Яа. Суприма. Амстай. Гоё юм парктай. Итадакимас. Мик авчирдаг үгүй би мик гэртээ орхисон байгаа. За, миний санджаагаар өнөөдөр ирэх клиент маань одоо 4 цагаас ирэх байхгүй юу? Одоо 3 болж байна. Тэр хүн маань клиент маань шивэд эмэгтэй байдаг. 2 жил гарны өмнө за энд байдаг хүмүүс бол мэдэх бах заяа. Байршлын би одоо хэлээ явчихна. Та ядад явах тэгсгээд ингээ ойлгохгүй багцлаа. Одоо би Rodman's Garden гэдэг нэртэй газарт анх эхэлсэн. Тэгээд тэрэнд анх өнөөдөр ирж байгаа клиент маань ирж ирсэн байхгүй 2 жил гарны өмнө. Тэгээд дараа нь би Үүдэн План гэдэг газар руу явсан, намайг дагаа явсан. Дараа нь би Глобен гэдэг газар руу явсан, намайг дагаа явсан. Тэгээд энд хүрээд ирсэн бас дагаад хүрээд ирсэн байхгүй. Миний ер нь бол хамгийн анхны яг швед эмэгтэй үйлчлэгч ахгүй. Тэгээд бид хоёрын яаж эхэлсэн түүх болохоор амар сонирхолтой заяа. Над дээр ирээд хамгийн анх ирээд хар өнгөөр humсаа бодуулсан. Тэгээд би мэдээж ямар ч туршлага байхгүй зүгээр тэнийг зөрөгтэй шууд ингээ гараа явчихаа штэ. Нэг гэртээ сар гарan бэлдээл тэгээ шууд явцсан байгаа хгүй. Тийм шинэхэн маникюрист хүнд хар өнгө ер нь бол тийм хар өнгө ер нь бол жоохон хэцүү шүү дээ. Тухайд ямар ч бодог хэрглэж ийсэн тэрийг бол санахгүй заяа. Гэхдээ хараар бодож ийсэн. Би бүр 3 давхарлаж ийсэн заяа. Тэгээд яг чамбай нимкон 3 давхарлал окей. Шууд ингээ пад хийгээд 3 давхарлал тэгэл тэр чинь заяа. Тэгээд угсаа тэгсэн л байгаа хгүй. Тэгээд тэр хүмүүс маань ирж бодуулчаад маргааш өглөө над руу мессеждэг байхгүй юу? Оройн илүү. Оройн над руу мессежсэн заяа. Ингээ миний би чамаар ингээд хумсаа бодуулсан хүн байна. Тэгээд миний хумсны будаг ингээд bubble болчлаа гэж байгаа байхгүй юу? Та ойлгож байгаа дээ нөө юм дутуу хатцсан ингээд доороос помбооцсон гэсэн үг байгаа байхгүй юу? Харанг маань. Тэгээ над руу хэлдэг байхгүй. Тэгээ би ч угаасаа амар клиент хүмүүс байхгүй шүү дээ. Үйлчлэгч нэр бараг л байхгүй. Маш цөөхөн ирдэг гэсэн анхны үед. Тийм болохоор тэгээд амар их цагтай чи маргааш хүрээд ирэх хэрэгтэй уучлаарай гэд. Тэгээ маргааш нэрээд тэр маань би энэ баруун гартаа ихтэй яа би дандаа баруун гартаа юм Япон юм шигтэй сайн хийжтэй бол баруун гартаа нэг иймэрхүү яг энэ бол бас биш нэг тиймэрхүү marble юм шиг хэрнээ нэг тийм арай өөр too much marble биш заа нэг мөнгө холцсон Japanese бодолтойсэн. Тэрийг хийсэн байсан чинь би яг ингэж бодолж болох уу гэхээр яахта би чи анханасаа я бодоод байна болсон юм чи. Тэглгүй хамаах бодож өгөөд. Тэгээ тэрнээс хойш намайг ингээм амар магтдаг амар хэрдэг болчихсон. Тэгээ бид хоёр ингээд 2 жил гарны нүр үзэж байгаа. Тэгээ би яг Instagram энтрээрээ хүмүүс хийж байгаа гэдгээ амар ингэж харуулдаг байсан. Түүнээс биш одоо нөгөө зарам ороод нь шүү дээ ингээд нөгөө гадаадд идэх хүмүүс одоо Солонгос дахь монголчууд ч юм уу Швед дахь монголчууд ч юм уу тийм Швед дахь монголчуудын зарамаар идэх хгүй. Тэгэхээр би яагаад ч юм анханасаа шууд ингээд зарам өрөөс тавьж байгаагүй. Тэгээд зүгээр Instagram дээрээ хүмүүс хийж байгаа энэ гэдэг бичээд хараа дамаараа зарим нь мэдээд ирдэг гэсэн баг. Тэгээд зөвхөн хэдэн монгол охтууд бас над дээр ирж исэн. Яг тэр нөгөө анхны одоо плацтай хад штэ. Анхны маань тэр байрлуулж исэн Rodman's Garden гэдэг газарт зөвхөн хэдэн монгол охтууд ирж исэн заяа. Ирээл дуугаа ажгаал ингээл үржлэгийн хаал яваад өгнө. Зарим нь болохоор нөгөө өмнө очиж ийснийхаа бас жоохон над руу ингээ бухах гэж үзсэн заяа. Тэгээд би тэн дээр очдөг байсан чинь тэгээд мэгээд гэл надад жоохон юм ярина. Тэгээд би тэрэнд хариу өгөхгүй хаар уус дуулчихна. Тэгээд миний нэг одоо онцлог нь цаашаа ер нь л би үйлчлэгчтэйгээ ерөөсөө юм ярьдаггүй. Би ингээ амар extrovert юмэр ярьдаг юм байгаа. Би найзуудтайгаа гэрийнхэнтэй бүгдэндээ юм байдаг хэрнээ.
За яг ингээд над дээр цаг аваад үйлчлэх гээд ирсэн хүн те. За хоёлаа юу их өнөөдөр гэж зургийг хараад юу ихэ шийдчихэд ярилцаад энэ нэг бол ингэм жин там болгочоод тэгээ шууд хумсаа хийж хэллээ. Би дуурдгоо ерөөсөө дуурдгоо. Тэгээ жоохон эвгүй мэггүй юм болох бол яна өвдсөн үү яаж нээж зүгээр өстэй те. Тэгээд нэг тиймэрхүү хальт тайлтныг асууна. Тэгтээ ер нь за энэ дээрээ тэдэн жил болж байгаа юу идний дадаар би ерөөсөө юм асуудаггүй байхгүй. Тэгээд яг хийж дуусаад за хоёлаа дуслаа гэж хэлээд тэгэл одоо би ихтэй зөвхөн монголчууд гэдэг байгаа юм биш. Шивэд хамаагүй ямар ч хүмүүстэй хамаагүй. Миний үйлчлэгч байдал тэгээд ер нь бол миний над дээр байнга ирдэг хүмүүс уус намайг тийм мэднэ. Яг юм аяж явахдаа нэг юм ярьдаг үдэ гэдэг мэддэг баг. Тэгээд ер нь тийм юм ярьдаггүй. Надад тэр маань айгу амар хийдэг заяа. Угсаа тэр хүний тухай мэдэх надад ямар ч шаардлага байхгүй. Би ингээ өөрийгөө л мэдэх хэрэгтэй байдаг. Тийм болохоор би ингээд нэг сүртэй ингэж реакшн өгөхгүй болохоор ингэж мэгэл ингэсгэж агаад нэг ганц хоёр ярил тэгэл ирэхэ болчдөг заа яг тийм амар юм гэсэн хүмүүс болохоор тэгдэг байхгүй. Тэгээд надад тэр нь ч гэсэн амар байдаг. Тэгээ бас тэгээ зарим нь хурж ирээд надад нөгөө өмнө иржсэн өмнө очдөг байсан хүмүүс ч ингээд жоохон бухангуудаа бухчихсан байгаа шүү дээ. Тэнгуутаа над дээр нэг хоёр ирээд би ингээ ямар ч реакшн өгөхгүй шүү дээ. Тэнгуут нөгөөтг дээр буцаа очсон. Нөгөөтг дээр буцаа очсон за. Тэгээ буцаад очингуудаа амар би бүр нэг охины сториг харсан юм аа. Гэхдээ нөгөө хуучин дээр буцаад очсноо захиа махаа бичээд өгсөн. Та бол өстой юу шүү амжилт төсөө та минь маа минь гэвч. Би тэгээ тэрээ тэр нөгөө нэг хүнийх нь сторинаас харцдаг байхгүй нөгөө меншн шеэр хийдэг шүү дээ. Хараад I know you гэж яг мэдсэн маа чи уусаа иймэрхүү юм байсан да. Тиймэрхүү хүмүүс байдаг заа. Тэгээ тиймэрхүү хүмүүс угаасаа анхаасаа нүргөө тэрэггүй чамд тэгээ чиний дургу хүмүүс чинь чамд муулсан ч тэр хамаагүй чиний дуртай хүмүүс чинь чамд муулаад байвал одоо харин юу гэдэг гэхээс шүү дээ. Гэхдээ ер нь л бити одоо тийм хүссэн реакшныг нь ерөөсө бити өг. За юу. Би одоо өөрөө тухайр дам та нарт юм уу зөвлөгөө дам. Тэгээ тиймэрхүү хөвгтэй юмнууд болно. Тэгээд тэр Rod Muscat гэдэг газарт байх үед бас хоёр хүн ирж ирсэн. Гадаад хүмүүс аа. Монгол хүмүүс биш. Тэгээд тэр хоёр хоёлаа гэлээр уртцгалт хийлгэнээд би тэгтээ яг акрилаараа муу гэдгийг мэдээд байгаа юм яг туршлагагүй болчихсон шүү дээ. 5 жилийн өмнө сурсан юм а яаж одоо шууд хийх вэ? Тэгэхээр яаж утсан бас нэг сурцсан юм болохоор тий хийчдэг ч юм уу гэдэг акрил гэдэг. Гэлээр хийлгэнэ гэдэг байхгүй. Тэгээд окей. Тэгээд гэлээр нь хийж өгөө явуулсан. Тэгсэн чинь хоёлаа орой надруу ингээд явуулсан зургнуудаа яг тэр хоёрыг нэг өдөр хийгээгүй л дээ. Гэхдээ ер нь бол тэр хоёр ингээд хомц хийлгэсэн өдрийнхөө орой надруу шууд бичиж зургийг явуулчихсан байхгүй. Тэгэл нөгөө компани данснаас яаж буцаалт мөнгө өгөхөө ингээд тэр тохиргоогооч би мэдэхгүй заяа. Компани данснаас даахад олж үзэж байгаа. Тэгээ өөрийнхөө хувийн зүгээс мөнгө төгрөг өгвөл. Тэгэл тэр болгоно нэг амар гутран заяа. Тэгтээ би ингээд ганцаар байхдаа амар сайн гутарч чаддаг. За өөртөө амар сайн гутарч чаддаг. Хүнтэй байхаараа би бүр ингээд манай найзууд энэ мэдгэлэх нэг тийм би ч гэсэн уг нас зовоод л байгаа л да. Тэгтээ яг ч юм уулзахаараа одоо яг та эдтэй ярьж байгаа шиг яг энэ реакшнаа гаргаж ирдэг хгүй. Ингээд таанасаа тэгчдэг. Тэгэхээр намайг манай эднийг тийм энэ санаа зовдгоо мовдгоо ер нь л зовлон мэдэрдэггүй л гэж боддیں۔ Шүү. Би ингээд ганцаараа өөрөө ямар ч тоххой. Одоо би энэ бичлэгээ дуусгаад ганцаараа уйлдэн штэ хүний эртэл аадах. Яа, тоос. Гэхдээ ер нь би ганцаар байхдаа амар ямардаг. Нөхөр мөхрлөг харж байгаа уйлж чаддаггүй заяа. Яг ингээд нөхөртөө маргацсан ч ер нь нэг тийм гонигтай юмдаа дандаа би ганцаар байхдаа хийдэг. Тэр маань надад амар гоё гэхгүй. Тэгэл ганцаараа гониглаа л нөгөө зургийг дахиж хараалал нөгөө нэг хугарсан зургийг дахиж харлаад өөр хүн гацсан болов уу гэж бодсон. За угаас би муул юм чинь дээ. Би л унгасан байгаа шүү дээ. Би унтлал хийсэн байгаа шүү дээ гэж бодсон. Тэгээ ер нь тэгээ тиймэрхүү юмуд бас амар болдог заяа. Тэгээ яг тэр үед миний анхны тэр ажилласан газар нөгөө амар хямдхан болохоор угсаа мэдээж би ямар туршлагагүй юм чи хүмүүн үйлчлүүлэгч байхгүй ч хамгийн хямдхан газрыг сонгосон шүү дээ эхлээд. Тэгээ би ширээ төрөсөлж байсан байхгүй.
Тэгвэл тэр салон хоёр ширээ дүрсэлдэг. Нэг нь Вьетнам эмэгтэй, нэг нь ингээ надад заяа. Тэгээ манай Вьетнам эмэгтэй Jenny гэдэг тэр oh my god амар тийм халамжтай гоё эмэгтэй байсан заяа. Тэгээ уус намайг сух гэдгийг мэдж байгаа. Хараад мэдж байгаа юм чинь тэр ингээд 3 хүн ингээд нөгөө акрилч хасар тийм нөгөө гартан орц хүмүүст амар хурдан штэ. Акрил өөр сап гэл ингээд босгож яхад би нэгт хүнээ дуусгах гал ингээд тэр бүр надад ингээ дарамт болдог гэсэн заяа. Тэр ингээ хитрхи мундаг. Тэр нь ингээд окей. За зүгээр хурдан гэх юм. Хитрхи хурдан. Тэгээ тэрнээс нь би бүр ингээ амар шаригдаг гэсэн цаажунаас нь гээл яа би өстө сугсахгүй бүр амар өөрийгөө доош нэгдэгсэн. Тэгээд нэгт тэр бас ингээ гарах шалтгаанд нөлөөсөн. Яагаад гэвэл би ингээ мууга мэдрээд байгаа болохоор тэр хүнээсээ ингээ холдчихвол миний сэтгэл сайраа амрах юм санагдав. Ерөөсөө сайжрахгүй юм чи би. Тэгжсэн заяа. Хоёрт тэр супер хүүтэн. Өвөл зүгээр гадаа байгаа юм шиг л дотор байдаг заяа. Шууд ингээ орцны хаалгаар орж ирэл хажуулагны хаалгаас ахгүй. Тийм болохоор ингээ хүүтэн амар их орж ирдэг. Тэгээд супер хүүтэн бүр амар хүүтэн цаах мох ингээ цантаад зарцсан ингээ саарлцсан заяа. Тэгэл би ингээ өөрийгөө тойлон тарахаар нэг юм гайгүй хүү яваад байдаг. Тэгэл нэг тийм сонин жижигхэн юм дотор ингээ умаагаа суугаад идэг хийж байгаа юм анч дээшлэхгүй. Ер нь бол тэр ингээ намайг бүр амар тийм гэлтэй гэдэг чинь нэг тийм амар нас унгаддаг байсан. За sorry би нөгөө камерны цэнийг дуусаад тэгээд буруу тишгээ асуучлаа залхууртай ойрхон болохоор. Тэгтээ бит хоёр айгу хоорондоо маш дайжгүй. Угсаа би хэлжсэн чи ямар сайн бэ? Би ямар муу юм бэ гэдгийг тэгээ намайг дагуулж яваад нөгөө миний одоо энэ хуурай мөрөө шүү дээ. Тэрийг ингэж шууд өнгөж нугалж үзсэн. Баг нөгөө шивэдэр хэлээд байгаа л да. Тэгээд ер нь бол тэгээд өсто муу байна. Өсто амар интебро муу байна гэх ингэж үзээл. Тэгээд намайг дагуулад юу асан. Вьетнамчуудын зөвхөн ордог дэлгүүрлүү дагуулж орж надад юм бүтээгдэхүүн авч өгсөн заяа. Амар хөөрхөн маа. Та би мөнгө төлсөн л дөө. Гэхдээ зүгээр тийм дэлгүүр юмны төрөлцсөн дэлгүүрлөө ер нь шивэдэд би тийж амар орж үзег байхгүй. Тэгээд юу яа гэвэл энд нөгөө вьетнамчууд амар их хүмүүс идэг байхгүй юу. Тэг баг тийм болохоор ш тийм үү тийм одоо юу гэдэг юм тийм private shop шиг тийм ийм агуулах гэдэг юм билээ. Гэтэ тэгээ яг угсаа би гарах гэж байгаа гэдгийг хэлээд манай дээр ч гэсэн намайг нүүсний дараа удалгүй нүүсэн байлээ. За хоёрт би хаашаа нүүсэн бэ гэхээр үүдэн плон гэдээ бас л төвдөө ордог тийм газар нүүсэн байхгүй юу. Тэгээ тэр нь ийм тусдаа өрөө хаалга малгатай юм өрөө зүг дотор нь би зөвхөн ганцаар байна. Тийм. Хамгийн нэгт би юу яадаг гэсэн. Родмас гатанд байхдаа 3500 крон буюу нэгхэн ширээ гэжтэй guys, нэгхэн ширээ 3500 крон буюу монгол мөнгөөр бараг л сая гэсэн үг. Сая төгрөгөө 900 мянга тэр хавцаа гэсэн үг шүү дээ. Ганцхан ширээ шүү дээ. Тэгэнгүүтээ тусдаа өрөөнд орчингууд би шууд 6500 төлж эхэлсэн. 6500 гэдэг чинь тэг би сайхан гаргаас тэг ерөөсөө амар лаг үйлчлүүлэх мэдрэгтэй болоогүй. Чадвараа сайжруулаагүй гэж яваад байгаа хгүй. Гэхдээ хүн юу руу очин яг тэрнтэйгээ таарсан юм л хүртдэм байлээ шүү. Тэгэхээр би энийг бас яах вэ? Юу тарин төрнийг хураана гэдэг шиг чи угаасаа яг мэлээ. Одоо би монгол мөнгөөр яриа л да чи сая төгрөгөөр нэг өрөөнд суулаа гэхэд чи угаасаа сая төгрөгөд авч л олно. А чи 2 сая төгрөгийн өрөөнд суулаа гэхэд чи ягаад ч юм 2 сая төгрөгөд аваад олчдөг байхгүй юу? Тэгэхээр энэ нэг тийм манифест нь цаашаа тэгээд одоо чи 2 сая төгрөгийн нэг өрөөнд орж ийнэ гэсэн чиний орчин амар гоо сайжирсан гэсэн үг шүү дээ. Тийм гоё орчинд чинь яг тухайн үед одоо үйлчлэгээ аваад сурсан гоё хүмүүс чи ирнэ гэсэн үг. А чи юусаа 2-300 мянган нэг юм жижигхэн болон ингээд сууж яах юм бол тэгэл тэр авийн нөгөө drop in гэдэг шүү дээ нэг юм цаг магч авдаггүй сул цаг байна уу маань уу ороод ирдэг тийм хүмүүсээ л татна гэсэн үг шүү. Тэгэхээр өөрийгөө гоё юм үнлээрээ мэдрээрээ заяа. Тэг яг би энийгээ шууд ингээ онсон гэж байгаа юм биш. Юу нь бол яг нэг алдсан юм бол надад байхгүй. Заяа. За тэгээд хоёр дахь би 6500 кроны газар орсон байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт за тэрэнд Белла гэдэг юм ихтэй орж ирэн заяа. За Белла гэдэг тэр имээ ахгүй нэг юм бид нар нэг муухай монголчууд муухай тэдрийн нутгийнх нэг ингээ халтрууд гэдэг байхгүй. Ер нь л халтрууд заяа тэгж хэлдэг. Гэхдээ одоо юу гэдэг юм бэ? Иран, Ирак, Кавказа хүн юм гэсэн үг болов.
Тэгээ нэг юм амар сайхааштай юм имээ байдаг аахгүй Белла гэдэг нэртэй. Тэгэл намайг ч өстө Элсклин гэл ер нь бол өстө oh my love л гэдэг юм гэсэн үг заяа. Oh my love чи өстө гоё шүү чи шүү чи л гэдэг имээ байдаг аахгүй. За тэгээ нөгөө нэг Беллатагаа бид хоёр ингээм эхний нэг сар гараа мэдээж бүх юм гоё байдаг тий. Эхний юм бүхэн гоё байдаг. Тэгээ хоёр дахьасаа цаашаа явц дундаа нөгөөдөг чинь яа дундаа юу лээ танаа өрөөнөөс акрил үнэртэй тэгээд тэгээд үндэ. Тэгэхээр би яагаад тэгж юм бол би акрил хэрэглэдэггүй шүү дээ гэсэн чинь мэдгүй ингээд би надад амар үнэртэй би ингээд харшилтай гэсэн. Тэгэл худлаа мусмсаа татал ингээд идэв хүмүүс эдэн штэ. Гэлээд тийм хүмүүс юм баггүй. Тэгээд тэнгуутаа би хэлээл би акрил хэрэглэхгүй. Акрил чи миний бука дээр нөгөө цаг авдаг аппликейшн байна штэ. Тэрэн дээр хүн юугаар хийдэг вэ гэдг нь харагддаг байхгүй. Тэг би чийш ороод энд ямар ч акрилаар хумсын гэсэн үйлчлэгээ байхгүй байгаадаас тэг би гэлээрээ хийдгээ. Гэсэн чи тийм ээ би харж байна. Гэхдээ ингээд амар үнэртэй дээ. Гайхалтай гэл. Би ингээд 2-3 удаа би угаасаа хийдэггүй гэж хэлэхэд нөгөө хүн чи 2-3 удаа надад үнэртэй байна гэж хэлэх юм бол би жоохон сериус ярина үстэй. Чи яг яагаад байгаа юм те? Би хийдэг өөч хэлсэн. Тэгээ чи ингээ өөрөө чи ингээ юу үнэртэй байгаа чиний ингээ юу үнэртэж байгаа миний асуудал биш. Яагаад гэвэл би бол акрилаар бол хийдэггүй. Тийм болохоор наа чи ингээ чиний асуудлаа би бол гайх чинь ингээ хүмүүс байхад орж ирээд ингээ хаалхан малгонгоолж харах гэдэг заяа. Тэгээ чи ингээд манай хүмүүст ингээд нэг цаад болж гин хоёрт энэ хүн над дээр дахиж ирэхгүй бол яхаа махаа энэ гэж юм бохгүй болоод байна. Хэрэлдээ. Тэгсэн чинь жоохон хэрэлдээд нөгөө баг гэж над руу зураг явуулдیں۔ Тэгсэн чинь намайг байхгүй үед миний өрөө рүү ороод шкафын маань онголоод нөгөө савтай акрил тэрийг гаргаад энэ төгөж юу юм гэж зургийг явуулсан гэдгийг над руу. Oh my god. Тэг жоо болохгүй шүү дээ миний өрөө рүү орж. Тэг гол нь би хэлдэг байхгүй. Акрилаар би дизайн хийдэг. Зөвхөн акрил powder нь л надад байдаг байхгүй юм. Акрил liquid энэ төр байхгүй. Powder нэдэг. Тэгээ тэр powder-аар ч нөгөө юм мат юм шиг дизайн янз янз юм хийдэж штэ. Одоо гел лак мак өртөгрүүлж юм зурлах зурх гих мэтчлэн тавгуур юм хийхэд би над чинь би дизайн ашигладаг. Тэгээ чи яагаад миний өрөөд орж байгаа юм бэ? Тэгээд хэрэлдчихэд байжсэн чинь тэгсэн. Ороод ирсэн чинь миний өрөөний нөгөө хаалганы дээр нэг иймэрхүү зай байдаг байхгүй юу? Тэр зай руу ингээ хүүн чигжээд скотчер ингээд ороодсон цаа. Ингээ хүүн чигжсэн. Одоо тэндээс л ингээд акрил үнэртэй дээ гэж надад үнэртэй байгаа болохоор ч би энийг ингээ хаацсан гэсэн ойлголт надад төрүүлж байгаа байхгүй юу? Гэхдээ яг хуу тэр нь үнэрсэн гэж болно. Гэтэ хоёрт эн чинь намайг ингээд айгу нэг амар доошны зам шиг мэдэр төлөөлөх байхгүй. Би юм хэрэгэлдэггүй гэдэг хаад тийм манай өрөөнөөс л муухан үнэртэй дээ гэсэн ийм ойлголт надад өгөөд исэн байхгүй юу? Тийм болохоор би тэгээд гэж бодоол. Тэгээ би нүс юм аа. Гэтэ би амар гоё нүсэнтэй. Тэгээ намайг тэгээд идэв гэсэн. Нөгөө түрээс мөрөөсөө яг цаг тухайдаа өгөөрэй. Яагаад гэвэл би энэ сарын түрээс нь тэр нэг тусдаа нэг өрөө дахиад нэг юм задгаа нэг өрөө шиг байлгаж болохоор юм. Тэгээ үүдэндээ дахиад нэлийн том хэсэгтэй байхгүй юу? Тэгээ юм бол 3 төрлийн одоо үйлчлэгээ явагдаж болох хэмжээний газар ер нь том талбайтай салган байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд амар сарын бараг 20 мянган крон буюу Монгол мөнгөөр бараг л 6-7 сая төгрөг төлдөг ухааны юм ярьж байгаа байхгүй юу? Тэгээ окей би ингээд заавал ингээд цаг тухайдаа өнөө явдаг гэсэн. Тэгчээд яг би ингээд нүүхэр болоод очиод нүгээд тэгэнгуутаа ингээд нүгээд өрөөгөө цэвэрлчиж бас хүлээл гэж өгнө штэ. Ямар байсан ийс одоо би ингээд хэрвээ өрөөнд л оронгуудаа өрөмдөд ямар нэг юм тогтооцсон бол тэрийгээ бас ингээд гоё анх байсан ч гэд байлгаж өгöd гардаг байхгүй юу? Тэгээд тэр юмнуудаа манай нөхөр янзалчаад тэгээд би маргааш нүүснийхаа дараа нь түлхүүрээ өгөөд тэгээд одоо депозит авдаг байхгүй юу? Би депозит өгчээс болохоор тэр мөнгө авахын тулд түлхүүрээ буцааж өгнө. Тэгээ очсон чинь тэгж юм. Элсклин одоо хайраа би чамд айгу дуртай. Тэгээ танаа нөхөр танаа хүүхдүүд надад сток таалагддаг гэдэг ч аахгүй. Тэгээ уг нь би чамд айгу дуртай байсан шүү чи өөрөө л нүгсэн чи өөрөө л ингэсэн гэдэг аахгүй надаа. Тэгээд тэнгуутаа тэгтээ би ингээд миний хүлмэл муудаа тэгээ амар хөвшүүн байхгүй юусаа. Өсч юмдаг аахгүй өөрөө. Тэгээ миний хүлмэл муудаад ингээд байна. Тэг би явандаа угаасаа ингээд салоноо зарах чагаа. Чи авбал яасан гэлтэж байгаа юм тийм ээ.
би ингэж энийг ч худалдаж авахгүй ч мөнгө төлнө. Давхар би чинийх шиг ингэж сарын 20 мянган крон ингэж төлж чадахгүй. Надад тийм их одоо боломж болцоо байхгүй. Би тэгдэг байхгүй гэсэн чинь амар элсгэлээ. Тэгснэ тэгдэг байхгүй. 15 мянган крон штэ. Тэгдэг байхгүй. Яг 15 мянган крон гэдэг тэр том салааны үед үнэхээр юм боломжийн байж болох түрээс ахгүй юу? Байж болох түрээс тэгсэн чинь би ингээ 15-ыг төлдөө штэ гэл нүдгүүдээ ингээл чи сонирхчихвэл би бол чамд бол өгнө гэл байгаа байхгүй. Тэгээд би тэгсэн ч гэсэндээ надад боломж байхгүй. Угаасаа би чинь сарын түрээс 6500 төлөөд давхар нөгөө аппликейшн дээр мөнгө төлнө, давхар нэгтлэндээ мөнгө төлнө ингэдэг байсан штэ тухайд. Тэгээ бараг заримдаа бүр мөнгө хүрэхгүй заяа. Мөнгө хүрэхгүй манай нөхөр ингээл тусламжаар мөнгө өгдөг за. Тэгээд тэгж мэгдэг байсан нөгөө шинэхэн үедээ хүн болгон мөнгөгүй байдаг. Яг тийм л байсан би. Тэгээд ойлголоо энэ худлаа авахгүй байж ойлголоо энэ гэл. Тэгээ ямар ч тийм ремигээс салсан. Тэгтээ ягаад ч юм яг тэр салдан өдөр надад амар хөөрхөн санагдсан. Өрөвд мөөрч юм шиг нэг юм ааш нь угсаал тийм ааштай хүн байна гэсэн үг шүү дээ. Ер нь залуу тэнэг өтлөөд хөгшин тэнэг болно гэдэг шиг тэр хүн угаасаа тийм төвхтэй аштайгаа насаараа амьдрсан ингээ харагдаж байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд энэ хүн одоо өөрөө өөрчлөхөөс өнгөрсөн нэг юм төвхтэй гэх юм зуурсан байдлаа. Тэр салхадаас яг салах өдөр надад амар хөөрх харагдсан. Тэгээ би чинь ч гэсэн өөрөө амар имэгийн охин тэгэл амар сонир санагдсан. Сонир мэдрэмж төрчихсэн заяа. Нэг юм тэр хүн миний имэйл хам цааш нэг юм имэйлэг мэдрэмж надад өгдөг байсан байхгүй юу? Жаа юм ааштай ч гэсэндээ. Тэгээ ямар тааж салаад тэгээд Беллагийнхаа ингээ мессеж чиг уншаад бит хоёрт ингэж хэрэлдэж ийл юм л гэх тийм нөхөртөө үзүүлж аваад мэдсэн юмнуудыг харч гинт уур хүрээ. Тэгээ би блок хийсэн шүү. За тэгээ 3 дахь газар маань Глюбен гэдэг газар байгаа. Тэр нь болохоор юу байсан юм? Орос салон байсан. Орос салон. Тэгээд дан орсууд ажилладаг. Тэгээд LPG аппаратны үйлчилгээ байдаг. Нөгөө sugar wax гэдэг шүү дээ. Тэр байдаг. Бүр тэрнгээрээ амар их мөнгө болдог за тэднийх. Тэгээд бүр sugar wax-ийн сургалт ордог. Тэгээд нөгөө сургалт орсон охтуудаа өөрсдийнхөө нөгөө старт китээ зарж марчдаг. Ер нь бол мөнгө хийдэг газар байгаа байхгүй хараас ингээд. Тэгээд нэгт Орос гэдэг утга нь надад их тийм сонин гой санагдсан заяа. Оросуудтай ажиллана гэхээр амар гой санагдав. Тэгээ орж исэн. Тэгээд Орос салгоонд ороод бас нэлээд байсан. Би ер нь бол тэр ер нь жил гарсан болцсон уу? Жил болцсон. Яг л жилийн нүрийг үзэл гарсан болов уу? Тэгээд тэр бас надад айгүй гой санагддаг байсан. Айгүй том өрөө байсан шүү дээ. Одоо ер нь миний влог хийж эхэлсэн үе чинь бараг л Глюбен гэдэг тэр орсуудтай газраас ингэж нэлээд эрчимтэй идэж эхэлсэн байхгүй юу. Тэгээд яг уу арда экстра өрөөтэй байсан. Тэгээд цаанаас л нэг тийм сонин хүүтэн мэдрэмж өгөөд идэв гэсэн. Гэхдээ тэр нь ингээд айгүй зөв заяа. Угаасаа ингээд байнгын нэг өрөөгөө түрээслээд гардаг хүн болгонтой дотн харилцах гэж хичээл гэдэг чинь бас шал дэмий асуудал байхгүй юу. Тэгээд угаасаа бидний харьцаа өөр яг юм яг хей сайн уу юу байна да? За би явлаа шүү баяртай хүлдэж байгаа мөн гэдэг үрдэг тийм байхгүй юу. Яг энэ Орос салоноос яагаад гарах байсан асуудал ярих юм бол жоохон асуудалтай. Нилээн дайггүй явсан. Би бараг жил байсан гэдэг чинь маш дайггүй явсан. Тэр хооронд ямар ч маргалтаа юу ч болоогүй. Тэгтээ нөгөө ажилчдын чат групп чат байдаг шүү дээ тий. Тийшээгээ нэг юм амар яг нөгөө өөрийнхөө Орос Украинуудтайгаа харьцдаг шигэ ийм харьцаагаар харьцаад байгаа байхгүй. Би чинь яг хүнтэй ер нь бол тааруулаад би хүний аргыг олоод маш дайггүй харилцдаг гэж боддог байхгүй юу. Тэгтээ би ч бас ингээ өөрөө эготой тийм хүн байгаа шүү дээ. Өөрийнхөө хувьдас хөөрхөн эго надад байгаа. Тэгээд тэр салооны хамгийн өндөр түрээсийг би төлдөг. Хоёрт би 7 хоног болгоо яг салооноо ингэ цэвэрлэдэг байсан. Тэр одоо салооны маань эзэн Катя тэгээд би бит хоёр л цэвэрлээд идэг байсан. Тэгэнгүүт ганц нэг удаа би ингээд юу очиж штэ 5 дахь өдөр болгоно 5 дахь хэтэрхий ойроо суучих юм бол цэвэрлэхгүй хагасанд цэвэрлчихэд байгаа тэргийг бүр хилдэг. Би ингээ өндөр чадсангүй маргааш цэвэрлчээ заамаа гэж хэлчихгоо тэгэлгүй ах уу өстой зүгээр хэлтгэж мэгэн. Тэгтээ амар сүртэй мессеждэг гэсэн над руу ингэж нэг тийм мэдрэмж та нар авдаг нэг юм дараагаараа ингээд ийм
загнуулж байгаа юм шиг мэдрэмж авч ингэж хүний зүрх мөрөх пал болгох тийм сонир мессеж бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийш над руу бичдэг заяа нэг юм. Хөөе одоо энэ ингээд ингэсэн бах юм. Эсвэл юу гэдэг чинь. За 25-ны өдөр би төрөөс төлөх ёстой байтал 25 нь магадгүй 5 дахь өдөр байдаг ч юм уу. За тэгээд 5 дахь өдөр төлчингууд эндхийн нөгөө банкны юу ч ингэ хагас бүтээсэнд ордоггүй 5 дахь өдөр төлсөн мөнгө нэг өдөр ордог байхгүй юу? Тэгэнгүүт 25 төлөх ёстой мөнгийг ууг нь бол би 3 дахь 4 дахь төлөвлөлт 5 дахьтаа яг орно. Гэхдээ зарим нэг үед ингээд яг 25-даа тулгаад төлчихгүй байж тээ. Тэгэнгүүт мөнгө нь 27-нд орох болчингууд ингэж амар сүртэй бичдэг. Чи ингээ мөнгө орж ирээгүй байна. Одоо тэгээ би яаж төрөөсөө төлнө гэсэн үг юм уу ингэж амар сүртэй хэлдэг. Тэгэнгүүт гэрээн дээрээ болохоор 29-өөс өмнө төрөөсөө төлсөн байх гэдэг заалттай байхгүй битээр. Тэгээ 29-өөс өмнө гэрээгээ төлсөн байх заалттай байж ингэж амар сүртэй надад юм нөгөө сонин мэдрэмж төрүүлж бичдэг. Тэгэнгүүт хоёрт дахиад кататай маш олон жил ажилласан дахиад нэг юм sugar box гэдэг юм ихтэй байхгүй. Тэгээ тэр нь миний өрөөний харалтаа байдаг. Ингэж орж явдаг байхгүй. Миний өрөөгөөр дамжиж очиж өрөөндөө ордог байхгүй. Тэгсэн чинь тэрийг би ингээд тэр ингээ амар сайхан ааштай бит хоёр ингээд өө сайн уу гэд арай нэг сайн уу баяртайгаа арай сүртэй дотно хэлдэг тийм хүмүүс байхгүй. Түүнээс би бас л хүмүүстэй тийм амар сүртэй дундаа ордог хөө хэлэн гоо та. Тэгэнгүүт энэ чинь манай тэр ингээд миний нөгөө экстра өрөө юм чинь бид тэр экстра өрөөндөө би юугаа ийнү ямар ч хамаагүй байхгүй штэ. Тэгээд экстра өрөөндөө би одоо нөгөө unbox enter хийгээд ингээд задлахаа бэлдээ тавьсан юмнуудаа тавьдаг ч юм уу, задлаагүй юмнуудаа тавьдаг ч юм уу. Эсвэл задлсан юмнуудын хайрцагнуудыг тавиад хаацсан байдаг ч юм уу те. Угаасаа нөгөө яг хүний авахд бол би энд байгаа мессеж юмнуудаа тэр өрөөнд оруулаад тавьчихна гэсэн үг штэ. Тэгэнгүүт зарим нэг юмны маань ингээд ороо зургийг авдаг байсныг би яг гарахынхаа өмнөхөн мэдсэн. Тэгээ зургийг аваад Катя руу явуулж мавуулцдаг ч юм уу те. Тэгэнгүүтаа би тэр жижиг экстра өрөөнийхөө гэрлийн насаагаагүй явцсан байгаа байхгүй. Тэгээд гэрлийн насаагаагүй явцсан. Тэгсэн чинь над руу ингээ амар сүртэй мессеждэг байхгүй. Тэгээд тэр өдөр нь амар сүртэй мессеж чи ингээд юу ах хэвээр. Яагаад намайг ийм амар төлбөр тунгааж байгаа тог мог ямар үнэтэй болохыг мэдэж байна энэ тэгээд окей. Гэтэ над руу нэгт шууд тэгж бичиж болохгүй байхгүй одоо Монгол та нарын харилцаа яаж өрнөгийг би мэдэхгүй. Гэхдээ Шведэд амьдарч байгаа хүний хувьд нэгт их мөнгө гарсан байна. Чи гэрлийн унтрахаа мартсан байна. Тэгээ нэг их мөнгө гардгаа. Тэгэхээр чи түрээс нэрээ мөнгө нэмэх хэрэгтэй гэж би бодож юм уу? Энэ сардаа жоохон нэмчих бодож байна. Эсвэл юу гэдэг ингээ мартсан байна. Анхаараараа ч юм уу те. Эхний ээлжинд мэлжнээс ингээд шивэд хүмүүс чинь тийч хүнтэй харилцдаг байхгүй. Тэгээд дээрэс нь би чинь тэр хүний нөгөө ажилтан биш. Би түрээслэгч болохоор бас ажилтан биш учраас арай өөрөөр харьцах хэрэгтэй. Тэнгүүт ингээд амар тийм шугамыг давж надтай харьцсан байхгүй. Тэнгүүт нь би ингээд яс чи надтай ингэж ярьж болохгүй би чиний ажилтан биш чи над руу мэйл бичиж болох байсан мөнгө нэмээд төлөх гэж хэлж болох байсан. Тэгэхээр чи надтай ингэж харьцаж чинь гэсэн чинь хэдэгхгүй. Тэгвэл чи салоноосоо би ер нь хамгийн орой ажилтан. Хамгийн оройд харддаг би яахгүй угаасаа. Тэгээд бүх одоо бусад түрээслэгч өрөөнүүд өөрснийхөө өөрөөсөө хариуцах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Чи тэгвэл орой болгон хамгийн оройн дуустдаг юм чинь салоноос гарахаасаа өмнө бүх өрөөгөөр яваад бүгднгийнх нь гэрэл унтраас үгүй одоо ям хум салсан салааг үгүй шалгаж зургнуудыг нь аваад над руу явуул. Орой болгон тэгж явуул. Эсвэл чи 30 өдрийн дараа гараа гэд намайг тэгсэн байхгүй өөрөө. Тэгээ би ингээд намайг хин гэж одоо вэ гэж бодоод би 30 өдрийн дараа гарчаа гэж хэлээл. Тэгэл 30 өдрийн дараа гарсан. Угсаа энд чинь одоо planning state одоо юу гэх юм бол доо. Нэг юм гэрээдэг хоор гарахаасаа сарын өмнө хэлэх ёстой. Зарим газар бүр 2 сарын өмнө, зарим газар бүр 2 сарын өмнө гэдэг. Би сарын дараа гарна шүү гэдгийг хэлдэг. Би эндээс сарын дараа гарна гэвэл би одооноос эхлээд сарын дараа орох шинэ газар хайж эхлээд гэрээгээ ийцэн байх хэрэгтэй ч юм уу. Ийм сартаа явдаг байхгүй юу? Тийм болохоор тэг 30 өдрийн дараа яаж хэрэлцэн ер нь 30 өдрийн дараа гарна. Шууд маргааш ирэхгүй юм ингэж хамж авахгүй штэ. Нэр тэр 30 өдрөө ерөөсө бөөнж үж өгнөд өглөө таарал. Хей, юу байна даа. Тэгэл араа за баяртай би явлаа шүү гэл. Ингэж инээж байгаа юм байна. Уг нь л дээр шиг амар маргалцсан одоо штэ. Гэтэ ямар ч тийм сарын дараа нүс. Тэгээ маань нөхөр
Ер нь тэгээд миний ард өргөж манай нөхөр л байдаг. Тэгээд ирээл нөгөө нэг юмнуудаа маань буцаагааш нүүлгэж авч аваад нэг энэ газартаа тэгээд ирсэн байхгүй. Энэ болохоор нэг Монгол эмэгтэй байхгүй. Монгол эмэгтэйгийн салон. Тэгээд тийм болохоор нэг арай нэг тийм надад тийм амар дулаахан санагддаг. Тэгээд дээрэс нь яг хажууд талд өөрийнх нь бас нөгөө салон байдаг байхгүй. Тийм болохоор нэг юм хүмүүс монгол хүмүүстэй хамт ажиллаж байгаа юм шиг санагддаг. Надруу ингээл кофе уух юм ингээл чат мат бичээл хальт нэг тэр нэг ланч дейт нэг энэ тэрнгээрээ ороод нэг ингээд таарчдаг. Тэгээд нэг юм арай тийм дотно гэх юм уу. Монгол хүмүүстэй ойрох амар гоё юм бэл би нөгөө шууд ганцаараа эхэлсэн дээрээс нь монгол өвчлөгч баг байдаггүй. Тэгээд ингээд эхэлж ийсэн болохоор ш тэр юм уу. Монгол хүмүүсийн хажууд ингээд ирсэн чинь надад амар гоё санагдсан. Бид одоо энд амар тухтаага гэхдээ бид нараас энэ газараа 1 жилийн гэрээ хийсэн байгаа. Тэгээ гэрээгээ дуусах үед би салхи хаашаа би тийшээ. Би энийг өргөжлөж болно. Эсвэл би арай илүү энээсээ одоо байгаагаас илүү дээр газар олох юм бол нүүн гэхээс биш эндээсээ нэг тийм нүгэд ах шалтгаан бол одоогор байхгүй байгаа. Тийм байна. Тэгээд энэ газар ирсэн байна. Тийм би нөгөө Орос салондоо бас дахиад юу яадаг тэгээ 8500 төлж орлоо. Ингээл нэмэл яваад байгаа түрүүсээ. Энэ ч гэсэн 8500-аас өндөр заяа. Гэхдээ яг нэг монгол хүмүүсийн хоорондын юм асуудал байгаа болохоор яг тэд гэж бол би бичлэгнэр ярихгүй. Гэхдээ ер нь бол 8500-аас дээшээ гэсэн үг заяа. Би энд тийм төрөөс төлдөг. Тэгээ одоо яг уу энэ газар ороод ирсэн. Ер нь бол би өөрийнхөө тухайг яг олцсон байгаа. Уртлынхаа хэсэгт бол яг хүмүүстээ хийх хэсгээ бол олцсон байгаа байхгүй. Тэгээ энэ хэсэгтээ болохоор юу вэ? Энэ хэсгээ яг би одоо гайхаад байна. Одоо би артлахаа өрөөд байгаа байхгүй. Энэ юм том өрөө. Тэгээд эндээ би харин юу хийх вэ? Ор тавиад сүмсэг сормос идэхүүн суулгахгүй, педикюрийн сандал тавиад педикюр ч суулгахгүй. Эсвэл дам педикюр хийлгээд ээж гэж байх хэрэгтэй. Яг урагшаа орж тийм миний ширээг хуваалцсан гэх юм бол бас дахиад нэмээд мөнгө яригдана. Тэгээд яг тийм таарсан хүний олыг олохгүй. Тэгээ хэрвээ үнэхээр одоо 11 сар эхэлж байна. 11 сарын сүүл хүртэл би яг л тодорхой юм олохгүй байх юм бол тэгээ хойдлоо яг тийм өөрийнхөө фри тийм юм л болгоно тэгж бодож. Тэгээ эндээ workshop энэ төрөө аваад тиймэрхүү юм хийгээд явна гэж бодож байна. Яа. Тэгээ ер нь бол миний өнөөдрийн яг энэ сууж байгаа яг энэ өнөөдрийн өндөрлөгөөс ярихад бол ингээ 2 жил гарсан болсон байна. Тэгээд би угаасаа би өөрийгөө тийм амар дайчин нэг тийм амар лаг гэж хэлэхгүй. Гэхдээ надад ингээд нөгөө өөрийгөө би мэднэ. Би ингээ амар зоригтой. Тэгээ би амар амбишн ихтэй. Тийм болохоор би угаасаа хүсэж байгаа юм да хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд би тэгээд бодсон ингээ амар их надад хийх юм зөндөө байгаа заяа. Тэгэхдээ та тэгээд бити шантраараа шууд ингээд мөнгө олоод яг шууд та нар өөрчлөлтөгч нь бэлэн цалинжуулдаг газар орвол окей ямар нэгэн риск эрсдэл байхгүй юу. Шууд ингээд ганцаараа би бол ийм зорилготой хүн. Би бол энэ чигээрээ ингэж явна гэж шийдээд тэгээ явж байгаа бол бас та хэдэд амжилт хүсье. Угаасаа энэ чинь нөгөө цаг хугацаа шаардна. Чиний гар ингээд өдөр болгон хөдөлөөд байгаа л бол угаасаа цаг хугацаа чамд тэр чинь ингээд буцаагаад өгнө штеп. Чиний авах хэрэгтэй юм өгнө. Тийм болохоор ингээд хөдлөлөө гараараа юм хийгээд л гүгээдээ тэр хумсараа ч юм уу хөмсөг сормос ч хамаагүй. Яг адилхан нэг салбарын тэр тусмаа салооны салбар гэдэг чинь бас айгүй жижиг юмд амар их мөнгө авдаг. Тэгэнгуутаа нөгөө одоо цалин авдаг хүмүүс шиг сав гээл одоо монгол мөнгөөр хаад 1-2 сая төгрөг сав гээд германд ч орохгүй. Дээрэс нь монгол шиг бэлэн мөнгө их урсдаг газар одоо чи өнөөдөр чи 200 сая төгрөг хийчлээ. Тэгмүү чи 200 саягаар яах юм? Магадгүй оройтлоо ч юм уу бус муснасаа бас интересээ хоцроо такси ярих юм бол тэгэл 20-30 явчих нэ. Өдөр хоолнд орлоо 21 явчих нэ. Ингээд ялгаагүй ингэж амар уурсдаг болохоор сарын сүүлдээ ингээ мөнгөгүй байж идэг магадaltaй тийм мэрэгжил баггүй юу? Ер нь салон чинь ер нь бол яг чи ажилд ороогүй хуваараа явж байгаа бол шүү дээ. Тэгэхээр тэр магадгүй энийг яг салонд ажилдаг биш. Салонд ажилдаг хүний ойрын хүн бол хэрвээ салонд ажилдаг хүний ойрын хүн намайг үзэж байгаа юм бол тэр мөрийнөөс ойлгохыг хичээгээрээ тийм хүмүүст зүгээр л дэмжлэг л хэрэгтэй байдаг. Дэмжлэг хэрэгтэй байдаг. Жохон цаг өгөх хэрэгтэй байдаг. Тэг цагийн жохон өгөөрэй, дэмжээрэй.
Тэгээд тийм л байна да. Тэгээд хамаал мөндийг өөрөө яваад өгөндөө. Яг би нэг юм явцсан өндөрлөгөөс яриад байгаа юм биш. Яваад л байгаа. За юу. Тийм болохоор мэдгүй надад нэг юм яг нэг өөрөө энэ салбарт ороод ирсэн болохоор би яг адилхан нэг салбарынхныгаа мэдээд байгаа хгүй юм чинь ингээд нэгт амар юм сэтгэл санааны юунд ордог. Юу л хийгээд энэ та гэж бодсон заяа заримдаа. Тэгэл зарим нэг амар энерги болцоод амар их хүн ороод ирнэ. Тэгмээс одоо надад би одоо энэ амар их дизайнлаг хүмүүс хийдэг хүний хувьд надад 3 хүн яг перфект гэдэг заяа. Тэгээд 4-ыг авбал за яах вэ? 5 руу ороод ирвэл би oh my god 5 дахь хүн дээр би тийм гоё энерги гаргаж чаддгүй. Амар хэцүү байдаг надад. Тийм болохоор ер нь яг макс нь 4 хүнээ л өдөртөө авчаад хайрах юм бол миний ажил амьдрал хоёр яг гоё баланс болдог байхгүй юу? Тэгээд 5 6 мөнгө бол авах боломжгүй. Тийм болохоор би эхлээд одоо тэр нөгөө цаг авдаг аппликейшн гэдэг дээ шүү дээ. Тэр аппликейшн дээрээ дараад аппликейшн дээр мань амар юм экстра дизайнтай хүмүүс гэдэг хүн цаг авсан байна шүү дээ. Тэгэх юм бол ард нь байгаа 30 минут юм уу 1 цагийг би ингэж хүчингү болгож дардаг. Тэгэхгүй бол би хитрхи сүртэй юм хийчээд хийснийхаа араас Red Bull уудаг ч юм уу нэг яг кофе уудаг ч юм уу нэг юм эсвэл нэг юм хол молыг харж нүдээ сэргээдэг ч юм уу тийм юм надад ингээм амар хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо бид нар л өөрснөө би эрүүл мэндийг жоохон эртхэн бодож эхлэхгүй бол угаасаа эн чинь нэгт нуруу нүд мүдгээд ингээ нөгөө нүд мүдгээд нөгөө эрсдэлтэй зүйлүүд нь айгүй их байдаг шүү дээ эрүүл мэндэд. Тэгээ зөвхөн хумсаар тогтохгүй тэр хүмүүсийг сормоос энэ төр гэл. За өсч ингээд яах юм бол одоо тэгэл хөл мөл нь амар өвддөг байх угаасаа. Тэгэл одоо массаж терапист энэ төр ярихад тэр гарны хүч мөчөө ингэж хүн дээр амар зориулдаг байгаа шүү дээ ингээл. Тэгэл юм болохоо ингэж хүнээс амар их юм шаардна, золиосоо авна. Тэгэхээр нэг юм салон дээр ингээл би ганцаараа ажилладаг болохоор яг үнэндээ бол заа юу тийм нэг салоны ховжив gossip юм надад байдаггүй. Тэгээд яг явандаа нэг хүн оруулъя гэж бодож байгаа. Гэтэ би миний ард орох хүнийг би айгу зүгээр л нэг төрөөс төлөөд байчаа гэсэн хүнийг оруулахгүй. Бас л нэг тийм хувийн нэг юм этиктэй, бас нэг хөөрхөн хурган эготой яг ямаа хийн явна гэсэн тийм л хүнээ авах юм бол гоё штэ. Тэгэл зориггүй төрөөс төлчөөл ингээл яахан мэдгэдэггүй ингээл яваад идэг. Хүмүүсээс чинь төрөөс нь авах ч хэцүү байх ч хэцүү. Тэгэхээр тийм байдгаа. Тэгэхээр яг бас салоны хамтрагч гэдэг юм амар чухал гэдэг. Яг ямар ч газар нөгөө хинтээ ажиллаж байгаас амар их юм шалтгаалдаг байх л та. Тэгэхээр яг салоны яг эргэн тойрны хувьд гэвэл иймэрхүү байна. Тэгээ би энэ бичдгийг бас нэг зоригтой хийсэн. Ягаад өөрийнхөө иймэрхүү түүхийг яриад ингэж байна гэхээр би та хэдээс гоё захиа мессеж авъя гэж бодож байгаа. Тэгээд жишээ нь та хэд хар бараа юм бичиж болно, сайн сайхан юм бичиж болно. Тэгээ би гоё ингээд уншдаг нэг юм салон юм салоны индастри гэдэг юм нэртэй ч юм уу те. Салон индастри нэг юу болоод байна ч юм уу. Тиймэрхүү гарчиг өгөөд та хэдэд гоё ингээд тэр бицэн юмнууд чи уншиж үгүй ярьж үгүй гэж бодож байгаа. Тэгээ бас энд надад таньдаг гой салбартай ажилладаг хүмүүс байдаг. Тэгээ магадгүй тэр хүмүүстэйгээ нийлээд гоё юм reaction энэ төр хийгээд хамт ярилцъя гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас та над руу зөвхөн хүмүүс биш шүү та. Гээд сормоос одоо яг гэвэл би юм салоны хүмүүс сормоос одоо хүмүүс сормоос массаж юм уу те үсч ихэнх төрлийн хүмүүстэй би одоо эндээ нэлийн танилцсан. Тэгэхээр тэр хүмүүстэйгээ нийлж байгаа, дуудаж байгаа, цаг завыг харж агаад тийм юмнуудаа гоё. Уншаад ингээд гоё реакшн хий гэж бодож байгаа. Тэгэхээр тиймэрхүү өөртөө тохиолдсон юмнуудаа хуваалцах гэсэн юм бол миний энэ Instagram хаяг руу юу гараа за бичээрэй заяа. Хэрвээ хитрхи урт юм бичмээр байгаа бол миний мэйл рүү бичээрэй. Энэ мэйл рүү эсвэл ийшээ. Аль руу бичиж болно. Заяа. Тийм байна. Тэгээ би тиймэрхүү юм хийх гэж байгаа учраас ингээ өөрийгөө ямар тааж эхлээд нэг ярьчих. Нэг ийм надад бол болж исэн шүү. Та нарт ямар хөө байсан бэ? Одоо хэр явж ийна те тиймэрхүү юмнуудаа бичмээр ах бол
нээлттэй шүү. Тэгээ би үргэлж та хэдтэй хамт байж тэрийг чи ингээд гоё уншия гэж бодсон юм аа. Тэгээ мэдээж би давхар хийжээш дизайныхаа туториал видеог орхихгүй. Тэгээд энэ бичлэгний араас биш үү те энэ бичлэгний араас за нөгөө нэг металл powder байгаа шүү дээ бид нэр өрөөдөд тэрийг ямар гадаргуун дээр тэр маш цэвэрхэн явагддаг вэ? 4 төрлийн арга байдаг. Миний мэдхийн 4 төрлийн гадаргуун дээр металл powder маш гоё цэвэрхэн өргөддөг аахгүй. Тэгээ яг тэр 4 аргаа 4 өөр хомсон дээр хийж таадаг харуулсан тийм туториал видео хийх болно. Тэгээд тэр нь бол би юм дизайны бичлэг хийж орхихгүй шүү. Хажуугаар нэг юм салонтой холбоотой бүх юмнууд ингээ яриад яваад байгаа гэсэн үг заяа. Тийм болохоор тэгээд надаас дизайн хийхэд байгаа гэж ойлгож байна. За тэгэл nail tutorial бичлэгээ бол хийжээж хаяхгүй наханаа. Тэгээ бас хажуугаар нь би өөрийнхөө төвийг хуваалцсан учраас түгэлээд надад түүгээ хуваалцааж тэ нэг тийм ярих хэрэгтэй гэж юм уу? Нэг юм энэ дотор байгаа юм гаргах нэг тийм хэрэгтэй байгаад байдаг шүү дээ. Тэрийг над руу бичээрэй. Нэрийг нууцлж болно. Тэр тухайн ярих байгаа газраа нууцлж болно. Нэг таатай асуудал. Тэгээд өнөөдрийн маань зорилттой бичлэг ингээд дууслаа. Би үнээр юм эдэнгээ ярих амар хэцүү юм байна. Тийм болохоор одоо сайхан бичлэгээ дуусгачаад энийг нэг сайхан хийгээгүй ирэх хүн шиг идчихэд. Тэгээ угсаа нөгөө нэг надад нөгөө микрофон энэ төр байгаа. Тийм болохоор яг иймэрхүү юм хийх гэж угаасаа анхнаасаа юмудаа авч ийсэн. Тэгтээ яг ингээд наагур нэг өөр юм ингэж хийж явсаар байгаа, тойрсоор байгаа. Тэгээ одоо надад яг нэг юм дараагийн үнийг хүлээх баг 2 цагийн зай гараад тэгээд нөгөөтгөө ярьчих гэж бодоод ингээд сууж ийн. Тэгээ та хэдийг хүндлээд дуу дүрсний чанараа сайжруулад та хэдийн түүхийг айгүй гоё ярьж өгөх учраас над руу бичээрэй заа юу. Би яг нэг юм салон индастри ч юм уу тиймэрхүү нэр өгье гэж бодож байгаа даа юу. Гэтэ маш түүхэн 2-оос максимум 3 үг ч юм уу хийж байх хэрэгтэй. Тэгэхээр Coraxin Gossip гэвэл жоохон сонио. Яг гоё нэр бичмээр яхам бол комментод энэ комментод гоё нэр байвал бичээрэй заяа. Тэгээд би лайк дарвал тэр нэрийг чинь би сонгосон гэсэн үг шүү да. Тэгээд тийм ээ. Тэгээд энэ бичлэг ороод дараа нь гоё powder өргөх 4 төрлийн арга зааж өгнө. Тэгээд тэрний дараанаас шууд юм уншаад ингээд явах нь наа. За бүгдэнд нь ажил амьдралын өндөр амжилт хүсье. Дараагийн видеогоор уулзлаа. Түр баярлалаа.